За одоо нэвтрүүлгийн маань зочид илтгэл тавих хэсэг эхэлж байна. Илтгэл тавих хоёр асуулт байгаа. Баг тус бүрт нэг нэгээр нь асуулт асууна. Багийн гишүүд хоорондоо яриад сонголтоо хийчээд тухайн асуулт тавигдсан баг. Тэгээд энэ энэ дээр гарч ирээд 1 минут өөрсдийнхөө саналыг хэлэх байгаа. Эхлээд бүгдээрээ баруун жигүүрийн багта асуултыг тавих нэ. Бүгд ойлгомжтой юу? Асуулт байна уу? Соёлоо ойлгосон болоо. Соёлоо хамгийн түрүүнд ойлгосон. Ашгүй за. За асуултаа тавья. Төр сайн менежер байж чаддгүй. Эдэн хувийн хөвшил даатгасан л зөв. Бид нь төрийн өмчөд компани байх нь буруу. Си төрийн албаны боловсон хүчин тутмаг. Бид нь зах зээлийн зарчмаараа явах нь зөв. За ингээд манай баруун жигүүрийн зочид маань хоорондоо ярьж агаад сонголтоо хийгээд тэгээд энэ дээр гарч ирэх нэ. Тэгэхээр сонголтоо хийчээд энэ. Сонголтоо хийчээд За. Энэ дээр бас оноо байгаа тий. оноо байж байх уу? Тий. Тэр анхаарна. Тийм. Гэтэ ер нь бол эн чинь буруу хариулт гэж байхгүй юм байна шүү дээ. Буруу хариулт гэж бол байхгүй. Эндээсээ бол бидний хувьд санагдаж байгаа хамгийн Зөв хөлбөр нь. Энэ нөгөө шагналын пайд байгаамаа уянгааг. Энэ зүгээр харуулж байгаамаа данад. Төрүүлсэн хүн уянгаа өгч зүгээр магадгүй гэж би зүгээр бодсон юм аа. За. Ярилцж байгаарай те. Яг хоо ийм нэг зүйл байдаг. Юу гэхээр Адам Смитийн аль дээр Сонгочоод ер нь бол энэ бүгд л зөв шүү дээ тий. Гэхдээ хоёлаа энэ дээр санал нэг учраас энийг яагаад гэдгийг илүү дэлгэрүүлээд. За. Энд дээр манай хөтөлбөрөөр ярина. Соёлооч задуулбана. За тайван сонголтоо хийгээд Энд дээр бол бид санал өгүүлээ тий. за амжилт саналаа илэрхийлтэй. Амжилт. За дэлгэнэ. 1 минутын дотор ярина. Тэр камер руу харж байгаад ярил тун сайн, тун боломжийн Адам Смит гэж хүний талаар ярих чинь те. Яг хөө бас Адам Смит гэдэг ялттай эдийн засагч байдаг. Үл үзэгдэгч гар гэдэг хүний гар. Тэгэхээр зах зээл бол юм зохицуулнаа л гэсэн гол санааг бол. Яг нэг удалдаг сайн бараа, чанартай бараа зарах юм бол сайн зарагдана л гэж байгаа те. Үнээсээ бас их хамаарна. Тэгээд хэмд үнээр зарах юм бол тэгвэл бүх юм цаана өөрийгөө ингээ зохицуулчихна. Тэрэн дотор нь би бас нэг хэлэх юмнууд илтгэл дээр бас хэлчихье гэж байна. Зөв. Би Адам Смит тухайтай бас арх ууж исэн. Айгуу худалч үнэ. Ингээд цаг эхлэх үү? За эхлэе. Цагийг явууллаа. За төр менежер байх нь зөв үү гэдэг асуулт бол байна л да. Тэгэхээр юу менежлэх гэж байгаа юм бэ гэдгийг хамгийн түрүүнд бол би та бүхэнд бас хуваалцъя гэж бол бодож байгаа. Тэр нь болохоор би дотор нь бол хоёр хувааж байгаа. Нэг зүйл бол ашигын төлөө зүйл менеж хийх гэдэг нь үү? Эсвэл ашигын бус зүйлийг менеж хийх гэдэг нь үү? Миний харж байгаагаар бол ашигын төлөө зүйл байх юм бол энийг төр ерөөсөө менеж хийх хэсгүү. Энэ бол хувийн хвшилтэн үлдээсэн нь бол зөв. Тэгвэл ашигын бус гэдэг дээр юу хэлж яах вэ гэхээр жишээлбэл батлан хамгаалах салбар байна. Хувийн айрамтай байж болох юм уу? Дэлхий дээр ийм газрууд бол маш цөөхөн. Хувийн хвшлийнхэн хууль баталж болох юм уу? Би бас тэрэн дээр бол үгүй гэж бодож байна. Тэгэхээр энэ юу гэж хэлэх гээд байна гэхээр миний сонголт бол манай багийн соёлоо бит хоёрын сонголт бол зах зээлийн зарчмаараа хэдүүлээ юмыг явуулъя. Зах зээлийн зарчим гэдэг бол ашигын төлөө зүйлийг хувийн хвшилтэн үгүй, ашигын бус цэрэг арим болон бусад зүйлийг төрдөн даатгая гэдэг ийм саналыг хэлж байна. Баярлалаа. Цаг дуслаа. Гайхалтай дэлгэнэ. Би танаас зөвхөн зүйл асууя. Эрүүл мэнд бизнес юм. Америкт бол эрүүл мэнд бол зөвхөн бизнес шүү дээ. Тэгэхээр одоо Монголд яах вэ? Энд чинь одоо Монголд ашиг юм уу, ашиг бус юм уу? Таны ярьж байгаа. Яг улс орнуудын хувьд бол ингээ харахад бол зарим нь ашигих, зарим нь ашиг бус гэж явж ирдэг. Дийлэнхтэй аль нь зэрэгцэж явдаг. Энэний цаад шалтгаан зарим улсууд эрүүл мэндийн даатгалтай байдаг, зарим улсууд эрүүл мэндийн даатгалгүй байдаг. Эрүүл мэндийн даатгалд нь сайн хөгжөөд ирвэл тэр хувийн хвшлийн орон зай багасаад ирдэг. Тэгэхээр даатгал бол бас хувийн хвшлийн зүйл байгаа шүү дээ. Тэгэхээр ингээл холигдмал зарчмаар хувийн хвшил хууль батлахгүй нь ойлгомжтой. Ямар ч төрлийнхөө хуулийг батлахгүй. Гэхдээ хуулийг баталж байгаа тэр хүмүүст хууль энэ амьдралд ийм нийцдэм бэ гэдгийг тэр хувийн хвшил чинь хувийн хвшлээсээ тэр хүмүүс үгийг сонсох хэрэгтэй дээ. Тэгэлгүй яг хуу аливаа дэвшил бол хувийн хвшлээс гарч байгаа шүү дээ тий. Инновац технологиг бол хувийн хвшилт нь бол үлдээсэн дээр. Баярлалаа. За маш их баярлалаа дэлгэнэ. Яг сайхан 1 минутанд үнэхээр сайхан таарлаа шүү. Санал хураах шугам нэ да тийм ээ. Тэгээд бас заавал сургуулаа санал хураах шугам нээч хүнтэй. За нэг чи. Тэгээд дамжтай тийм ээ. 13 тэгдэг 88 дугаар руу та бүхэн
SMS илгээгээд үнэгүй илгээгээд саналаа өгч болно. Мөн Freshback аппликейшн татаж аваад 8888 төгрөгийн урамшуул идлээрээ. Freshback аппликейшнээс сандаад хэлэхэд одоо яг энийгээ сайн бид нэр л данс мансуур юм хийхгүй энийг чи битээр яг айгу төвөгтэй байгаа шүү гэж хэлмээр байгаа. Саналаа заавал хэлгээгээрээ. За та хоёр маань санал нэгдсэн үү? Зах зээлийн зарчмаараа л явах нь зөв гэж байна. Их баг хэмжээгээр бол тий нэгдэж байна. Гэхдээ яг хөө бас зүгээр сөрчий гэж бодоод байна л да. Төрийн өмчт компани байх нь буруу гэдэг өнцгөөс. Монгол 100 гаруй төрийн өмчт компаниуд байгаа. За баг бүгдээрээ шахах ашиггүй ажил. Тэр амарч байна. Дээшээ харж байгаа дээр дистогоо ярина. Уучлаарай. Ашиггүй ажилтдаг. Ашигтай ажиллаж байгаа нь яалтчгүй нөгөө нөөц мөөц ухаж байгаа учраас байгаа. Гэхдээ тэд нар маань илүү ашигтай ажиллаж болно. Хэрвээ хөвчлөгдвөл гэдэг өнцгөөс бид нэр хөвчлөгийн дампууруулахын дампууруулах тийм оо шийдвэр дээр ирсэн байгаа учраас төрийн өмчт компани буруу байх нь буруу гэдэг өнцөг бол бас нэлээд хүчтэй орж иж болох юм аа л гэж харж байна. Зөв. Золоо маань санал нэгдээ юу? Явах нь зөв нь зөв. Төр сайн менежер байж чаддгүй хөр чадчих болно. Гэхдээ Монгол чадахгүй байгаа. За тэгэхээр нөгөө талаас тоглол юу ойлгомж сонирхолтой болохын үднээс сөрөөл гэдэг бодолтой байна. Дээрээс нь төрийн өмчт компани байх нь буруу байж болно. Гэхдээ Монголд бол одоо зүгээр явж чадахгүй байна гэдэг үнцэг. Арай авах болоогүй. Тэр санал хураалтын шугам хаахыг хүлээж байгаа юм чинь та хоёр маань дахиад хаа ярьж байгаарай. Танаас асууя. Та юу гэж бодчих вэ? Юг. Одоо яа төр одоо сайн одоо баялагын баялаг талбай өнөөдөр бүгдээр ярьж байгаа юм чинь баялагын баялагын жишээнүүд дээр сайн менежер төр байж чадж байгаа. Манайх өнөөдөр цөв ийсэн шүү дээ. Бүр хариултаас болтаас урдан те. Нэг хин гэдэг нэг хүн тэгж асуулт асуугаар ингэ дөрөөд яваад л юм биш те. Тэр бичлэг нь яваад байлээ те. Тэр нэг төрд байдаг нэг хүн ийм асуугаад сэтгүүлч асуугаар гэж шал өөр юм ингээд яриа явчихд юм байлээ. Сайн менежер юм уу? Үгүй юм уу? Манайх харин цөв ийсэн шүү дээ. Ер нь төрөөд манайх цөв ийсэн шүү дээ гэж явчихд юм байлээ шүү дээ. Нэг хүн. За баярлалаа. Би бол төр сайн менежер байх нь яг нэг зүйл дээр гэх юм бол би түрүү ярьж тэр эрүүл мэндийн салбар дээр яг одоохондоо энэ байгалийн байдлыг ашиглаад төрн сайн менежер хийчихсэй гэж бодох юм. Яг тэгвэл даатгалын систем жоохон муу байна. Монголд хөгжөөгүй байна. Даатгал хаанаас хүмүүс мөнгөө яаж төлж чадахгүй байна. Тийм учраас яг энэ эрүүл мэндийн салбар дээр төр менежер хийгээд өчөөсэй л гэж бодох юм да. Би таныг ганц дөөрөө ганц юм байна. Би зөв нөгөө төрөө дөлгөөн бас хэлж ах шиг байсан. Нөгөө төр нэг тийм одоо уулархан салбар чи өөрөө тэр ашигт малтамлынхаа үнээс шалтгаалаад айгүйх савлж байгаа шүү дээ. Гинт одоо зэсийн үн унчуул яах вэ? Зардлаа тухайн уурхай дийлэхгүй бол яах вэ те. Тэгэхээр ийм савлгаатай юмд бол төр нэг оролцоод хэрэггүй юм шиг санагдаад байдаг. Яг нэг тийм үндсэн зарчмаа барайл гол зохицуулалтаа хуульд нь суулгаж өгөөл тэгээс одоо авах ёстой зүйлээ аваад явуучвал зүгээр юм шиг санагддаг. Би тантай бас нөгөө нэг ийм байна л да. Одоо жишээ нь зэсийн үн ингээд савлаад байдаг шүү дээ. Тэр чинь нэг жилээр нь бодоод нэг компанитай гэрээ хийд юм шүү. Яаж савлж исэн ингэн гэдэг би тийм ойлголт байдаг ш. Буруу юу? Зүгээр янз бүрийн гэрээнүүд л хийгдэж байгаа л да. Гэхдээ нүүрсэн дээр жишээ нь бид нэр түрүү жил бол төсвөө тодтогсон. Ягаад вэ гэвэл төлөвлөсөн байсан тоон тутмын үнэ нь нэлээд доошоо явчихсан гэх мэт. Тэгэхээр савлгаатай салбараа. Манайх өнөөдөр цөв хийсэн. Санал хураалтын шугам маань нүгээр хаагдаж байна. Хаагдсан тий? Хаагдсан. Та хэд маань сонголтоо сонгох юм байна? Сонгоцсон юм уу? Вау, давцсан байна уу? Алийн дарцсан амаржаан. Зах зээлийн зарчмаараа явах нь зөө гэдэг давцсан юм байна. Яалтчгүй ихтгэл үнэмшил нь энэ л дээ. Сая зүгээр сөрж ярьж толгооноос гаргаж үзье. Баярлалаа. Би бол цөөвөнд дуртай. Зөв. Тэгээ монголчууд бид нэр зах зээлийн зарчмыг бол 1990 онд бол сонголт хийцэн. Алдаа мадагдал бол зөндөө юм байгаа. Энийг бол бид нэр сайжруулаад цаашаа явахаас өөр арга бол байхгүй. Энд бол би бол ихтгэл үнэмшил төгс байдаг. Танах өнөөдөр ямар хоол хийсэн? Баярлалаа. Ингээд ирэх үзэгчтэй цөмөрөө нэвтрүүлгийн асуултанд хариултаа харцгаая. Тэгье. Харъя. Гэхдээ цөмөрөө би ингэж бодох юм. Хувийн хвшил даатгсан зөв гэдгийг явах. За зах зээлийн зарчмаараа л явуулаа да. Манай үзэгчид бас мундаг байна. 53%. Хоёр баг хоёулаа яг энэ хариултыг сонгосон. Тэгэхээр тус бүр 53 оноо нэмж авах. Тэгээд 6 оноогоор илүүгээр явж л байгаа юм байна тий. 263 оноотой. Би баг 269 оноотой явж байна. Одоо Улаанбаатарт 21 цаг 10 минут болж байна. Нэвтрүүлэг 21 цаг 30 минутаас дуусах ёстой.